Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь үзэх өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр онгодуу тэр нүү сэдвээр part 2 хийх гэж байна. Тэгээд яагаад энэ сэдвээр ярих болсон бэ гэхээр хараад байхад энэ хоёуг хувцасгүй холбогддог. За дээрэс нь холбогддог гэх хүмүүс их олширсан байна. Энэ тэгээд яг одоо юу болоод байгаа юм бэ гэдэг талаар тодлож жоохон ярих гэж бодлоо. Ярих шаардлагатай юм шиг санагдлаа. Би тэгээд энэ хүмүүсийг бас үгүйсгэх гээгүй. За би өөрөө бас энэ замыг одоо дамжиж энэ төрөйгөр явсан хүн байгаамаа. Буюу босхоосоо өмнө одоо холбогдоод гэх юм уу, хамаг юм маань нээгцээд гэх юм уу, ингээ мэдрэг болцсон. Тэгээд яг босхоос өмнө ингээл жоохон сонин болж исэн. Би одоо тэр холбогдоод байгаа гэдэг байгаа хүмүүсийн яриаг бол айгуу сайн ойлгоод байгаа хгүй ингээл тэ би дээр бахан би дээр амар мэдрэгддэг. Энтэнд халуун оргих, хүүтэ оргих, бадаа арих тэг за тэгэл ингээл нэг холбогдоод ингэж хөдлөөл тэ. Тэр чинь яг бид нар өөрсдөө биш цаанаасаа холбогдоод ямар нэгэн юм нөлөөлөд байгаа нь бол байдаг нь бол үнэн байдаг. Тэрийг би яг биеэрээ туулсан учраас ойлгож байгаа. Биеэрээ туулаагүй хүмүүс бол юу солиороод байгаа юм гэж магадгүй. Гэхдээ тийм бол үнэхээр байдаг, болдог. Би тэрийг мэднэ. За тэгээ хоёртай удлаач болсны дараачаар яг нөгөө мэдрэг болцсон ингээ нээлттэй болцсон учраас энгийн хоёргүй байх үед ч гэсэн онгод маань ингээ орж ирээд яриад байдаг болцсон гэд би өмнө зөндөл ярьсан те. Тэгээ тэрнээс болоод бас хоёр ч удаа солиорсон гэж бас зөндөө ярьсан те. Тэгээд солиорох гэдэг бол зүгээр одоо л ингээд нэг зүгээр л яриад байгаа болохоос тухайн үед маш ноцтой байсан юм аа. Би ч одоо гэр орноо өөртөөгөө цуг шатааж матах гээд явж исэн байхгүй юу. Тэгээд энэ бол нэг санаад байхаарч зүйл биш, яриад байхаарч зүйл биш. Харин эрүүл ухаан орж ирсний дараагаар ингээд солиорлын үеэ бодохоор би яагаад хүн итгэхээргүй зүйлд итгээд автаад тэрнээсээ айгаад айсандаа болоод тийм амар ноцтой үйлдэл хийх гээд явж исэн юм болоо гэдгийг бол үнэхээр гайхдаг. Тэгэхээр нөгөө нэг юм солиорцсон үеийн ухаан, эрүүл ухаан хоёр чинь шал өөр байдаг байхгүй. Тэгээд яг ингээд солиорж явах үедээ үнэхээр л ингээл би одоо гэрээ шатаахгүй л одоо миний хүүхд чухт эвгүүт гээд байгаа юм шиг үнэн голоосоо санагцсан учраас одоо хүүхдээ хамгаалахын тулд тийм үйлдэл хийх гээд байгаа байхгүй. За тэгэнгүүт дараа нь ингээд эрүүл ухаан орж ирчээд ботхоор миний хүүхд зүгээр л байж байгаа. Би яг юунаас айгаад тэр ярьж байгаа юм юу тийм ихтгэл үнэмшилтэй байсан болоод автаад тэрнээсээ хүртэл айгаад бүр юм бодитоор үйлдэл хийх гэж явж исэн юм болоо гэдгийг ингээд үнэхээр ойлгохгүй байхгүй бодоод ойлгохгүй. Тэгээд энгийн хажуунаас зүгээр байгаа хүмүүс харахаар ч гэсэн гэрлээ одоо яачаад ингээд байгаа юм бэ л гэж ингээд харахаар байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр холбогдож байгаа юмнууд чинь айгүй хүчтэй. Тэгээд хүний оюун ухаан тийм амар хүчтэй бодит болгож нөлөөлдөг. Хүний оюун ухааныг те ямар нэгэн байдлаар ямар нэгэн зүйл рүү удирдахдаа ингээ гарамгай сайн байдгийг би ингээ биеэрээ мэдэх учраас энэ тал дээр болгоомжтой хандаарай гэж сэрэмжлүүлэх үүднээс энэ бичлэгийг хийж байгаамаа. Тэгээд энэ бол тоглоом биш ээ. Нэгэнтээ миний онгод хоёуг хувцсгүй байхад шууд буугаад ирж болтгийм бол би надад ер нь хоёуг хувцсны хэрэг байна уу гэж боддож үзсэн үе надад байгаа. Гэтэ хэрэггүй юм байна гэд би шууд хоёугаа тайлаад ингээд одоо хоёугаа өргөчий гэхээр үгүй. Яа тэгвэл би хоёугиндаа бүр маш их хайртай. Яалтчгүй л би бол хоёугтай улаач. За энэ хоёр талаар хоёулангаар нь ингэж холбогдож гэх юм уу? Үзсэн хүний хувьд ялгааг нь бас нэг юм гадарлаад байгаамаа. За тэр нь юу вэ гэхээр яг ингээд өөрөөрөө зөвхөн хоёргүй байхдаа ингээд холбогдоод буурлаараа үг хэлүүлэхдээ би бол тэрэнд үнэхээр цензуртэй ханддаг. Ер нь хэр барагтаа хэлж байгаа үгээ зөв авсан гэдэгтээ нэг их найдаад байдаг хүн биш. Яагаад гэвэл тэрэнд найдаад маш олон удаа алдчихсан тохиолдол надад байгаа. Хоёртай онгодоо буулгаж ирэхээр шал өөр байдаг. Ер нь бол яг ингээл тэр онгод чинь ингээл хэмээрээ ингээл дарж орж ирээл те миний бодол модлыг дарангуйлаад яг ингээл өөрөөрөө яриад ч юм уу шал өөр байдаг байхгүй. Тэр хоёуг хувцаж ер нь яах гээд өмсөж зүгээд байгаа юм гэхээр тэг онгод буугаад бийжээд бит хоёр ингээ хоорондоо ойлголцоод ирэхээр тэр хоёуг ч өөр ингээ аймаа орж байгаа байхгүй. Тэр хоёуг чинь тэр онгодын өөрийнх нь нийтлэл хэрэглэл, өөрийнх нь хамгаалалт, зэр зэвсэг янз бүрийн зүйл шингэсэн ийм амтай зүйл учраас тэр дотор над дээр бууж ирж байгаа онгодыг бол ямарваа нэгэн өөр бусад зүйлс ингээ түлхээд гаргах боломж тун хомсохгүй юу. Тэгэхэд бид нар ингээл өөрөөрөө ингээл хоёуг хувцсгүй холбогдоод байгаа шүү дээ. Тэгэхэд болвол
яг онгодынхоо ямыг 100% та барьж авч чадж гинүү гэдэг бол тун эргэлзээтэй энийг бол маш их бодож анзаарч анхааралтай авч сэрэмжилж байх, эрсдлийг тооцоолж байх ёстой зүйл байгаамаа. Яагад гэвэл яг тухайн үеийн өөрийн сэтгэл санаанаас маш их шалтгаална. Тухайн үеийн байгаа орчин, тэр орчны хэрэг зэвтэй цэвэрхэн байдлаас шалтгаална. Гэх мэт те тухайн үед чамайг тойроод хідэн хий бит ямар төрлийн ямар юмнууд байгаагаас шалтгаална. Тэр дундаас яг цэвэр ингээл онгодынхоо үгийг барьж аавна гэдэг бол бүр өндөрт тооцогдох чадвар уг нь бол байхгүй юу? Тэнгүүд ингээл дөнгөж далд ертөнцтэй холбогдож байгаа хүмүүс яг өвөг дээдсийнхаа яриаг ингээл зүв барьж авч чадж байгаа юу гэдэг тэр тун цензуртай хандах хэрэгтэй. Яг уу би бол хуйгүй холбогдоод яриулаад зөвж барьж явсан юм байдаг, алдсан тохиолдол бол бүр маш их байдаг. Тийм учраас би альва юм бодит байдал дээр байгаа эсвэл ирээдүйд болох зүнг бол хуйг хувцсгүй байхдаа бурлаасаа ер нь бол бараг л асуудаггүй. Юг асуудаг вэ гэхээр а зүгээр юм миний харахгүй байгаа өнцөг талыг харуулж өгөх үйлийг бол хуйггүй үед хөвчлэн хийдэг. За унтаж модж байхад бол ингээл унтж байхад л юм яриад ингээд хөө энийг ойлгож байна, энийг ойлгож байна энэ гэд хэлээд ах үе байдаг байхгүй. Би тэрийг өглөө нь санахгүй ч гэсэн тэр нь бол миний ингээд тархинд суудсан байдаг юм шиг байна. Гэтэ энэ тал дээр маш аюултай. Яагаад гэвэл би чи ингээд жил 6 сар болцоолаач дээрээс нь надад багш нар одоо босгосон багш гэж хүн байна. За босгосон багшаасаа холлоо гэхэд одоо би өргөгдсөн багштай тэд нар чинь онгодуудаараа ч юм уу те намайг хамгаалуулж байгаа. Би харьцангуй юм хамгаалтанд байгаа хүн байхгүй. Тэгэхээр харьцангуй эрсдэл багтай. Тэгээ миний эргэн тойронд янз бүрийн юм байвал одоо тэрийг цэвэрлжих намайг хамгаалах манай талын хүч арай арвин байгаа байхгүй. Тэгэхэд багшгүй босоочгүй тийм хүмүүст хамгаалалт одоо юу л байгаа бол те энэ минь талаараа бас бодож байхад илүүтэхгүй. Холбогдож байгаа хий битүүдийг бид нар яг ингээл хүн хоорондоо харьцаж байгаа шиг те ингээл үүдөөдөөс харж байгаа л те чихээрээ сонсоол нүдэрэж хараад биеэрэж хүрэлцээд ингэж мэдэрдэггүй учраас яг юунаас мэдээлэл аваад байгаагаа яаж ялгах вэ гэдэг чинь маш эргэлзээтэй байхгүй юу. Одоо би жишээлбэл ингэдэг байхгүй юу. Хоёргүй үед ингээл мэдээлэл орж ирэн заяа хөвчлэн нэг юм ухаарлын ч юм уу нэг юм хараагүй талаас нь харуулах иймэрхүү мэдээллүүд ялангуяа бичлэгээ бэлдээд би ингээ ганцаараа ярьж байхад ингээ орж ирдэг. Гэхдээ нэг зүйл анзаарсан нь юу вэ гэхээр тэр мэдээлэл за нэг орж ирэхэд нь би ингээ барьж аваад ярьчлаа бичиж тэмдэглээгүй бай тэ. Тэнгүүд дараа нь би яг бичлэгээ хийх гээд дахиад нөгөө сэдвэрээ ингээд яриад нөгөө хөглөгдөөд ингээ мэдээлэл оруулж ирэх гэхээр яг хаяада утга нэг орж ирнэ. Гэхдээ яг анхных шиг хизээж орж ирэхгүй. Тэнд зарим нэг үг гээгдэн, зарим нэг утга санаа мартагдсан байна. Зарим нэг нь бүр илүү дэлгэрэнгүй алж орж ирнэ. Эсвэл бүр ингээ хураангуй болсон нөгөө дэлгэрүүлэх нь орж ирэхгүй ингээд гацаад юу лээ гэд ингээ бодоод ах гихчлэн юм өнөөдөр орж ирсэн мэдээлэл маргааш яг адилханаар орж ирэх нь тун ховор гэдгийг би анзаарсан. Тэгэхээр би ингээ мэдээлэл орж ирж байгаа шууд ингээ войс ажиллуулад бичээд авч явахгүй бол ингээ мартаад байгаа байхгүй юу? Ер нь дараа нь яхаараа яг анхных шиг тийм нэг гоёор нь хүлээж авч чадахгүй ч байгаа юм шиг ингээ санагдаад. За тэгэхэд тэр бол нэг л онгод хэлж байгаа. Би бол нэг л булаач хүлээж авч байгаад үед хүртэл одоо нэг л мэдээлэлээ хоорондоо дамжуулахад өнөөдөр нэг өөрөөр авч ийн маргааш нэг өөрөөр авч ийн нөгөөдөр өөрөөр авч ийн тэр дунд утгын алдаа гарч ийн үгийн хорогдол гарч ийн те тэгэхэд заримдаа өөр утга санаагаар баяжигдсан байдаг бол заримдаа зарим нэг утга санаа нь олтгоо болцсон ийм амар ялгаатай байхад огт танихгүй даалд хий юмсаас ингээ анхалж мэдээлэл авж байгаа хуйг хувцсгүй багшгүй хамгаалдаггүй эдгээр хүмүүс яг зөвтөө зүйтэй мэдээлэл өөрлөгөө буулгаж авах бол тун хэцүү юм байна. Тэрэнд бол ингээд гаднаас нөлөөлөх хүчин зүйл асар их байх юм байна. Тухайн цаг хугацаа, тухайн үеийн тэр хүний өөрийнх нь сэтгэл хөдлөлийн байдал хүрд мөрд нь одоо зөв зүйтэй эргэж гин үү хэрэг сэвтцсэн байна. Өмнөх өдөр нь хүнтэй хэрэлдсэн байна уу? Тэгээ өнөөдөр жоохон хүн татаархсан байдалтай байна уу? Жоохон ээг орох гин үү гэдгээсээ хамаарад шалтгаалаад хинтэй ч холбогдоод эсвэл те ингээ эргэн тойронд чинь 3 4 5 хий бит байлаа гэж бодъё те заавал хажууд чинь биш бүр тэр хол бас байж иж болно ш. Хамаагүй мэдрэг хүн бол бүр ингээ ханны цаадах юмыг хүртэл хүлээж аваад ах өндөр магадaltaй байхгүй. Тэнгүүд тэр болгоны чинь ингээ тэр дундаас нөгөө таньж мэдгүй онготынхоо мэдээллийг өвгдөөцгаа мэдээллийг өөрлөгөө буулгаж авах нь бол амар хэцүү зүйл байхгүй. Тэр дунд 5 хий бит ингээ хол ойр янз бүрийн барилттай байхад тэр тавуулангаас нь мэдээлэлээ ингээд нэг зуураад нэг бантан шиг юм болгоод тэгээд өөрийнхөө ухаан санаа өөрийнхөө бодол оюунтай хольж утгаад ингээд бүрэн бус утгын алдаатай мэдээлэл авч явах маш өндөр магадaltaй.
Тэгэхээр энэ дээрээ манайхан маш их болгоомжлох шаардлагатай юм байна. Би энийг бүр ингээд дээрээс хойш бүр эхлэхгүй бол ингээд байж сууж чадахгүй. Тэгээд өнөөдөр би бол нэртгэн унтж амармаар байгаа боловч бичлэг хийгээ сууж байна. Бас нэг сарын хэмтэх гэж ойлголтыг ярмаар байна. Би сарын хэмтэх гэдэг үгийг сайн ойлгодгүй байсан юм а. Ер нь бол улаач хит мэдрэгшээд хит бэлэгдээд явчихыг ер нь сарын хэмтэх гэж ингээд ойлгоод байсан байхгүй юу. Тэгээ би саяхан энэний утгыг яг өөрийнхоороо ойлгоснороо тайлбарлахад сарын эмтэх гэдэг нь хит бэлгийн мэдрэмж өндөртэй те хит их мэдээлэл аваад тэрийгэ одоо замбынхаа амьдралаас тасраад ч гэх юм уу. Яг бол тэрийг бол нэг хэлэхгүй байх шиг байгаамаа. Яагаад гэвэл хэрвээ онгодоосоо мэдээлэл авч байгаа тохиолдолд онгод бол угаасаа газар дээрээ тогтоохыг угаасаа өөрөө чиглүүлж яадаг байхгүй юу. Хэрвээ яг онгодоосоо цэвэр ингээ онгодынхаа мэдээллийг яг барьж аваад тэрийг чигийг зөв дагж байгаа хүн болвол хит бэлэгдэхээс нэг их айгаад ах юм байхгүй. Яагаад гэвэл тэнд цаад онгодууд чинь биднээс хамаагүй илүү ухаалаг байдаг учраас тэгж буруу чиглүүлж буруу хөтлөн тэ тийм янз бүрийн муу муухай зан авирт хольж хутгана гэж юу нь байхгүй. Харин сарын эмт гэдэг нь юг хэлээд байна гэхээр хит мэдрэмжтэй болчоод тэгээ ер нь бол ингээд хит мэдрэмжтэй болох гэдэг чинь аргын энэ махан биенээсээ жоохон ингээд алсраад байгаа махан биенээсээ ч байхдаа энэ одоо энэ замб твээсээ жоохон алсраад байгаа үзэгдэл байхгүй юу. Тэгээ алсарж байгаах та нөгөө зөнгөө зөв барьж авч чадахгүй өөрийнхөө ухаанаар тэрийг онгодынх ч юм уу хий биеэс ирж гин гэж андуураад төрөлдөөд явчихыг л ер нь сар эмтэх гээд байгаа юм байлээ. Тэгээ тэрийгээ би ингээ зөнгөө сонсож гин гэж андуураад яг үүндээ өөрийнхөө хэрэглийг онгодын үг гэж андуурангуудаа хүний хэрэгэл бол хит бодгүй ингээд нисдэг. Тэгээд тэр нисээд байгаагаа сарын эмтэх гэж хэлээд байгаа юм байна. Харин онгодтойгоо бэлэг талаараа холбогдоход яах вэ? Төсөөлөл ч юм уу те хийсвэр сэтгэлгээ мэдрэмтгий байдал чухал. Гэхдээ цаадуулын чинь чиг хөтөлбөрөнд дандаа бодит амьдрал руу чиглэсэн байдаг юм а. Үүгээрээ айгүй ялгаатай байдаг. Энийг бас ялахад гэхдээ жоохон хэцүү. Яг ингээд өөрөө хэрэгч аваад энэ яг онгодын зөв нүү би эсвэл өөрийнхөө бодолтой хольж ингээд хэтэрхий төсөөлж гин үү гэдгийг ялахад бол амар хэцүү байх нь хэцүү байдаг. Би одоо хүртэл тэрийг сураагүй байгаа нь бол үнэн. Сарын эмтэх бол ингээд онгод хэтэрхий бэлэгдүүлж хөтлсөндөө биш харин улааж өөрийнхөө хит мэдрэмтгий байдалд автаад хит хийсвэр төсөөллөө бодит үнэн мэд санаж зөнгөөсөө төрөлдөхийг би сарын эмтэх гэж тодорхойлмоор байна. Энэ бол миний үзэх шүү заяа. За иймэрхүү алдаа гаргадаг учраас хинтээ юутай холбогдож байгаа хоёуг хувцсгүй яг зөв зөнгөө барьж авч гин үү гэдэг бол үнэхээр асуудалтай. Энэ дээр та бүхэн маш цензуртай хандаарай. Одоо саяхан би нэг юм шахаатай үнтэй цуг нэг машинд явж исэн юм а. Тэгэнгүүт ингээд шаал өөр юм яриад ингээд явж исэн чинь гинт ингээд артаас ингээл нэг юм түрээл ороод ирдэг байхгүй бүр юу агаар мэддэхгүй. Тэгэл бүр гачин болол би бүр ингээд сонирн болсон зав. Тэг сая яач ваа гэд тэгсэн чинь тэр хүн бол яг ингээ онгод нь ойртсон шахаатай хүн юм бэлээ. Тэгээ өөрөө болохоор нэг жоохон аригтаар суусан, жоохон сэвцэн байж магадгүй гэдэг. Тэгэхээр би тэрэн дээр саяны над руу төрж орж ирсэн тэр яг сэвэн үү эсвэл онгод нь хүүхдээ босгох гээд би улаач учраас над руу мэдрүүлэх гэж жоохон ингээ дайралт хийчүү гэдгийг ялгаж чадахгүй байхгүй. Хичнээн бодоод ч сэвүү онгодоо юу ч ялгахдаггүй барьж авч чадахгүй зөнгөө мэдэрч чадахгүй байгаа үзэгдэлчтэй. Иймэрхүү асуудлууд надад үргэлж байдаг. Иймэрхүү үед би нөгөө хэдийн ингээл хоёуг хувцгүй онгодоо шууд яриулцдаг ч гэсэн одоо ингээл яриулаад хариулт авах гэхээр төрөлдөөд угаасаа онгод бол төрөлддөг учраас тэр юм уу иймэрхүү юм дээр бол дугуйл байх гэдэг ер нь хариулт өгөхгүй таг алга болох шинж үзүүлдэг. Тийм болохоор яад гэвэл аюултай те би буруу мэдрээд нөгөөдгий чинь сэвтэй ахт нь онгодын шахаатай ахт нь сэвтцэн байна гэдэг ингээд хүний амьдралыг хүний тууллыг өөрөөрөө хөтөлжүүл төр чинь амар эрсдэлтэй зүйл ахгүй. Тийм учраас тэрэн дээр онгод бол дугуй ахыг сонгож байгаа юм шиг байгаа. Энэ зүв барьж авч чадахгүй яршиг төвөг гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр за яг манай онгод дээр бол ингээд нэг те хэрэлдэж уралцаад ингээд туулаад хоорондоо нэг хөөхөө те ойлголцдог болсон ч гэсэндээ л би онгодынхоо яг зөв барьж авч чадахгүй. Хоёргүй үедээ шүү барьж авч чадахгүй бол зөндөө байдаг шүү. Бүр зөндөө байдаг. Тийм учраас би хоёргүй үедээ бурлахаа хэлж байгаа юмд маш цензүүртэй би өөрийнхөөгөө холжиж магадгүй гэдээ ер нь бол давхар шалгах тэгээ тэрэн дээр нэг шийдвэр энэ төр гаргахгүй байх, нэлээд харцнаах, буулгаж аваад асуух энэ төрийг бол илүүд үздэг. За тэгээд одоо хэдүүлээ тэгвэл яаж ялах юм бэ гэдэг талаар жоохон ярив. Хинтээ юутай холбогдоод байгаагаа яаж ялах юм бэ гэхээр би нэг юм холбогдож байгаа гэсэн
ганц биш шүү. Хид хідэн хүнтэй уулзаа. Тэд нарыг яг юутай холбогдоод байгааг нь бас ингээд мэдхэд амар хэцүү, ойлгомжгүй, тодорхойгүй байсан заяа. Яад гэвэл тэр хүмүүс амар их ном уншдаг, амар их ирж хайдаг, судалдаг, тархи толгоогоо ажилуулдаг байсан. Тэнгүүд ингээ өнгөц харахад тэр нь бол хүнийг ингэж одоо тархи толгойг нь ажилуулж тэг хөгжүүлэхэд ингэж хөтөлмөөргүй юм да гэд би бол хувь хүнээр ингэ дүгнэх гээд байгаа. Тэгээд за тэр нь биш ээ онгод байна гэд ингээ харахаар бас нэг л биш. Нэг л тийм тэр барьж авсан дээр хэдий тэр буддын гүн ухаан судлаад алтан дээд үнний аялгау судлаад те бүхий л гоё гүн ухаан ном судруудыг уншиж судлаад бүхий л гоё подкаст энтрийг сонсоод барьж авсан эцсийн дүгнэлт хийх гээд байгаа зориод байгаа нь нэг тийм хоосон санагдаад болж өгөхгүй заяа. Тэгээд яг юунда байгаа юм бэ? Яагаад энэ хүн яг юутай холбогдчиход тэг яг ингээ онгод юм уу гэхээр биш юм шиг муу одоо тэр юм уу гэхээр биш юм шиг ингээд би бас ингээ ойлгохгүй байхгүй би одоо өөрийнхөө зөнгөө одоо бас сонсож ингээ ялгаж чадахгүй байна л гэсэн үг. Хэрвээ манай онгод бол одоо юутай холбогдсныг бол мэдчихэл байгаа шүү дээ. Би ингээ онгодоос асуугаар тэрнийхээ хариултыг ингээ гүйцэд авч ялгаж салгаж чадахгүй эцсийн дүгнэлтийг хийж чадахгүй ингээ бэцэгнээд байгаа байхгүй. Тэгээ ингээд яг тэр хоосон санагдаад байгаа нь юунда байна вэ гэд ингээд бүр нилээн ингээд ботсон байхгүй юу. Тэгээд нэг л юм анзаарэгдсэн тэр хүмүүс болохоор юм нийтлэг шинж нь эготой байгаад байдаг. Тэр юм их уншиж судалдаг хүмүүс юм эготой байгаад байдаг. Тэгээ би яг хөтэ за яах вэ эго болвол те зарим үед асна зарим үед унтарна янз янз шүү дээ. Надад ч гэсэн ингээл эгорох үе байж л байдаг хүн юм чинь өөгүй төгс байх хэцүү гэл аль болох ингээ зөөлөн хандахыг хичээж байгаа байхгүй. Гэхдээ ингээл яагаад ийм те одоо байгаа байдал нь эготой биш ч гэсэн одоо надад эго мэдрэгдээд байгаа байхгүй да. Би бол ингэж сүүл рүүгээ ингэж дүгнсэн заяа. Тэр хүмүүсийг нөгөө болохгүй нөхдөд холбогдчиход эгогоор нь урхитаад одоо хүн харахад ингээл амар ном судар уншаал эрдэм мэдлэг өвөртлөл тэрийгэ одоо түмэнд түгээх гээл ингээл сайн үлийн төлөө яваад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Гэвч тэр хүний дотор нь яагаад эго одоо мөн чанараас нь ингээд эго ханхлаад дотор нь эго ноёлоод байгаа вэ гэхээр тэр эрдэм мэдлэгийг зөвхөн өөрийнхөө төлөө хураагаад байгаа асуудал нь байгаад байгаа юм шиг надад бол санагдсан. Юу вэ гэхээр тэр их юмыг мэдэж сураад зөвхөн би хамгийн мундаг гэсэн мэдрэмжийг авах гээд би хамгийн ухаантай гэсэн тэр нэг хоосон сэтгэлийн таашаалыг авах гээд тэр ингээд зөксөө зайгүй ингээд эрдэм мэдлэгийн ариун их шуналд автж байгаа тийм хүмүүс шиг надад харагдсан байхгүй юу. Тэгэхээр цаана хөдөлгөгч хүч нь эгогоор нь тижээгдэж гин, эгог нь дэврэгж гин, эгогоор нь ашиглаж тэр хүнийг төөрөгдүүлж гин буюу ингээд амар ухаан суугаад мэдээж олон ном судар уншсан тэр том гүн ухааны судруудыг уншсан хүн бол тэнэг байхгүй шүү дээ. Тийм учраас тэр хүн би зөв юмтай холбогдоод би ухаантай болоод байна гэж бодох байхгүй юу. Яагаад гэвэл ном уншсан хүн бол мэдээж тэнэг болохгүй шүү дээ. Ухаантай л болж таараа тий эрдэм мэдлэг аваад байгаа юм чам. Гэвч цаана мөн чанар нь яагаад надад хоосон санагдаад байгаа вэ гэхээр зорж байгаа үр дүн нь зөвхөн өөрийнхөө нэр сүрийг өндөрт өргөх гэсэн нэг тийм мэдрэмж хэм эсрэгээрээ тэр одоо хураасан мэдлэгээ бусдад түгээснээрээ нэг ч ихсэн хүнд тус болж ивэл би ард нь ямар ч нэр сүр хүндгүй үлдсэн байлаа гэсэн би хамаагүй гэсэн тийм яг нэг тийм зүрх сэтгэлийн гэх юм уу нэг тийм дутуу юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ энийг бол цаад тэр нэг хар нэг юмнууд ч муухай амар залтай байхгүй. Энийг байрч мэдрэх тэр хүн өөрөө ажиглаж анзаарах бол үнэхэр хэцүү те. Яг ингээд харахад би намайг судар уншаал энэ зөвл яваад байна. Ухаантай болоод байна. Тэгээ бусдын төлөө хийх гээд байна уу? Өөрийнхөө төлөө хийх гээд байна уу гэдгийг анзаарахгүй яваад байгаа юм шиг надад санагдсан. Уул нь бол жинхэнэ буурлууд хөтлж ивэл хизээч өөрөө магтагдахын тулд эсвэл улаачаа магтагдахын тулд өөрөө эрх мэдэлд хүрэхийн тулд улаачаа эрх мэдэлд хүрэхийн тулд эсвэл улаачийнхаа нэрийг л хөрсдөд тамгалахын тулд үйл хийдэг байхгүй юу. Улаачаараа дамжуулж олон хүмүүст тус нэмэр эрдэм ухаан түгээх гэж тэд нар чинь тэр оюун ухаанаа буулгаад байгаа болохоос нэг л хүнийг хамгийн оройн дээд мундаг болгох гэж хийдгүү гэж би уул нь ойлгож авсан юм. Тэгэхээр тэр яг жинхэнэ юмтайгаа холбогдоод явж байгаа хүмүүсээс тийм эго ер нь ханхлах ёсгүй. Яагаад эго ханхалж ийн гэж би дүгнээд байгаа вэ гэхээр тэр хүмүүс ихчлээ ингээл би бүгдийг мэддэг. Тэнд тэгээ битсэн байсан. Би ерөнхийдөө ойлгоцсон. Би ер нь болцсон, тулцсан гэд дандаа тийм юм ярьдаг байхгүй юу. Тэгээ эргүүлээд би ингээд жоохон юм ярихаар миний ярьж байгаад ерөөсө хаалттай. Шууд ингээл энэ мөө өстой юу ч мэдэхгүй байна. Би энэс олон юм уншсан юм чинь гэсэн юм хандлага үзүүлдэг заяа. Би тэрэнд нэг гомцонтой ингэж дүгнээд байгаа биш. Зүгээр яг ингэж хүлээж аваад юм болоо гэдэг ингээ гайхаад зүгээр тэр бол ажиглалт хийснээс биш би нэг гомдоогүй шүү тий. Ер нь бол миний яриаг заавал ингээд сонсоод байх албагүй л дээ.
Гэхдээ ер нь бол хоёр хүн ярилцж байхад бие биендээ нэг авах гэхийн ухаанаар өхөөгөө давхаа аваад юм харилцан юм явдсан шүү дээ. Яг эго тулцсан хүмүүс болохоор зөвхөн л би л мэднэ. А чи бол юу ч мэдэхгүй гэсэн нэг юм хандлага үзүүлдэг. Тэрүүгээр нь би ингээд нэг хальт барьж авчиад яагаад энэ хүн ингэж байгаа юм бол доо. Би бол тэр хүний ярианаас надад сурах юм амар их байгаа даахгүй. Надад хэрэгтэй юм зөндөө хэлж өгч байгаа. Тэгэнгүүт намайг болохоор эсэргээрээ тэр хүн ингээд одоо баг юу ч мэдэхгүй. Тэгээ мэдсэн ч мэдж байгаа нь энэ миний мэдж байгаа хэмжээнд хүрэхгүй гэх юм хандлага үзүүлэхээр нь энэ нэг л биш энэ нэг юу да байгаа юм бол гэд ухаж бодох шалтгаан нь тэндээс үүссэн юм аа. Одоо онгодууд тийм эготой хүн дээр холбогдоход амар хэцүү. Ер нь хэр барагтаа яг эго бол бүр амар том дэнсэ, бардамнал бол амар том дэнсэ гэж би өмнө ч ихсэн ярьж лээсэн тийм. Эготой хүн дээр яг жинхэнэ цэвэр тэ оюун ухаан тэр жинхэнэ цэвэр онгодууд өвөг дээдсүүд холбогдохгүй. Яагаад гэвэл тэр хүн рүү ингээд эрдэм мэдлэгээ асгаад тэ хур шиг ингээд оруулаад ирээ л да. Оруулаад ирлээ гэхэд тэр хүн зөвхөн би л хамгийн мундаг оройн дээд гэдэг юм дотор нь байгаа учраас би л хамгийн мундаг гэдээ одоо бурхан шиг шүтэгдэх гээд тэр эрдэм мэдлэгийн тийм зүйлд ашиглах учраас буурлууд тэгээд байгаа хүнд бол нэгдүгээр холбогдохгүй байх цаа холбогдсон байлаа гэхэд тэгээд байгаа улаачтай эрдэм мэдлэгээ зааж эхлэх нь юу л бол буюу одоо нөгөө нэг ингэж нэг онгодууд нь нэг юм заахгүй ч юм уу те нэг ийм хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар хөвчлийн юм бардамлын зөвхөн амин хувиа хичээсэн те нэг ололт амжилт гаргуул тэрийгэ өөрлөгөө ингээд ганцхан өөрлөгөө юулчихэр тийм дэнсэн дээр унаад ээж магадгүй шүү гэж тэгээ би бүхнийг хэлээгүй шүү янз янзын шалтгаан байж болно. Гэхдээ тийм дэнсээ бас байж магадгүй гэдгийг манайхаа анхаарал таваарай. Тэгээд тэр онгодууд чинь тэр нэг мэдлэгээ улаач руугаа буулгаад яах гээд байгаа юм гэхээр түмэн олондоо туслах гээд байгаа. Түмэн олноороо дамжуулж ан амьтад байгаль их дэлхий амьд бүхэнд туслах гээд үр дүн гарах гээд байгаа штэ. Түүнээс биш ямар зөвхөн улаачгаа өнгөлөх гэж тэд нар чинь бууж ирэхгүй штэ. Тэгвэл амар өчүүхэн байгаа зү. Онгодод өвөг дээдсүүд тийм өчүүхэн цар хүрээнд сэтгэхгүй. Тэд нар бол бүр өргөн цар хүрээнд бүр дэлхийгээр нь суураар нь үнсээр нь өөрчлөх юм аа л бодож байгаа. За тэгээд яг тийм амин хувиа хичээсэн эгон дээр төвлөрсөн хүн дээр жинхэнэ тэр мэдлэгтэнгүүд оюун ухаантангууд онгодууд ч холбогдохгүй учраас хар юм холбогдохороо яаж ийн вэ гэхээр бусад хүмүүсийн юмыг уншуулад өөрийг нь ухаантай болгож тэр хүнд бодуулаад байгаа байхгүй. Тэгээд ухаантай болгож харагдуулаад байгаа. Тэр хүн бол ингээл буддын гүн ухаан уншаал буддын гүн ухаанаа эргүүлж ярихаар мэдээж тэр бол одоо маргахааргүй тийм мундаг гүн ухаан шүү дээ. Тэрийг ярьж байгаа хүн тэрийг уншиж судалсан хүн бол мэдээж нэг тэрэг бол байхгүй байх. Гэхдээ хүнийг хуулбарлсан юм бол хэзээ нэгэн цагт дуустдаг байхгүй юу? Онготын оюун мэдлэг яадаг вэ гэхээр яг ийм дуусахгүй ундрах шиг одоо сүүлийн үед надад санагддаг болсон. Би ингээ нэг бичлэгээ бэлдээл ингээл хийж дуусгачаал бараг л амьдралын одоо утга учирыг таньчлаа. Үүнээс цааш бараг газар үгүй гэх гээд байгаа байхгүй тий. Бараг энэс өөр надад ярих юм байна уу? Тэг миний ингээ ойлгосон юм ингээ дуусчлаа штэ гэж бодоод тэгээд дараа нь ингээл бичлэгээ хийгээл бэлдэнгүүт дахиад ингээл бүр ингээл амар том сэдв урсаад ороод ирдэг ч юм уу. Энэ ингээд дуусахгүй гэдэг нь хамгийн гоё. Өөрөөсөө өвөг дээдсээс ухаж гаргаж бусдыг ухахгүй яг өөрийнхөө ямыг гаргаж ирнэ гэдэг бол хэзээ ч дуусахгүй. Тэр копидод байгаа юм чинь тэр копидж байгаа юмаа копидж дууслаа. Тэгэд өөр копидох юм байхгүй болвол тэгээд таны энэ эрдэм мэдлэг чинь ингээд ханчин дуусчихна гэсэн үг. Бас эвгүйгээр ялгаатай байх шиг байгаамаа. За тэгэхээр манайхаа онгодууд хэрнүү гэдгийг ялгахын тулд тэр эго гэдэг юмаа тухайн өөрийнхөө байгаа байдлаа тэг хүн ер нь өөрөө ямархуу байдалтай байна нэг тиймэрхүү зүйлтэй л холбогдох өндөр магадaltaй. Жишээлбэл би одоо өмнө ярьжсэн шүү дээ би амар ууртай байхдаа онгодуудаас юу ч сонсч чаддгүй. Тэгтээ бол одоо бол жоохон өөрлөлтөө одоо ингээд манай онгод нэг бас хөөхөн биечсэн тэг миний нэг жоохон сэтгэлийн сэвмэвд бол нэг дарлуулад байхааргүй намайг нэг илүү дарамтлах шинжтэй надаас илүү хүчтэй болоод те намайг ингээд чиглүүлээд чадаад байгаа. Анхандаа бол бит хоёр ижлэгэн хүчтэй ч юм уу эсвэл өөрийнхөө тарих эндээ хүлээж авч байгаа зөнгийн хувьд миний бодол илүү давмгайлах шинжтэй те онгодын үг арай цаан сонсогдох шинжтэй онгодын дуу арай сул миний өөрийн дуу хоолой илүү чанга байх үед бол би ингээд ууртай ч юм уу хүн татаархал ч юм уу нэг хүчүүхэн бодол тэгээ явж байхад буурлуудынхаа үгийг сонсч чадахгүй байсан байх. Одоо бол онгод арай бас нэг бийжээд байгаа болохоор намайг тэнэг юм бодож явж байгаа. Төвөө бити тэнэгтэй чи нэг бодит байдлаа хармаар гэдэг юм ингээ хэлэхээр би тэрийг нэг мэдрээд хүлээж аваад анзаараад ч юм уу ингээд байгаамаа. Тэгээд нөгөө нэг дээр нэг хэрүүл
коммент уншиж байгаа бичлэг дээр би нэг хүнтэй хэлээдсэн шүү дээ. Тэр хүн үнний бас зүв байгаад байгаа хгүй. Тэр хүнийг би бас их тийм муухай хүн гэж бодохгүй байна. Яагаад гэхээр анх бөө мөргөл ингээд сэргэж яхад ингээл эн тентгүй бөөнөр босоол тэ тэнд дотор зөндөө их буруу хүмүүс байгаа ш тэрэндсэн алдсан амьдралаараа тоглоулсан юм хүмүүс байгаа. Яг тэрэн шиг одоо ингээд бас нэг давлгаа яваал тэ эн тентгүй нэг холбогдохчд болсон тэ. Тэгэхээр энэ дотор бас ингээд хохирол авсах хүмүүс байгаа гарч ирэн тэ гарч ирээ тэд нар чинь хохирлын үлгэр жишээ болох байхгүй юу? Одоо юу гэдэг за ингээ хамаагүй холбогдоод буруудах юм бол ийм болдгийм байна гэдэг ийм хохирлыг боддоор нь харж иж хүмүүс илүүтэй таних учраас энэ дотор хохирох, амьдралаараа тоглоулах, галзуурах, солиорох, буруу юмтайгаа буруудаад явах ийм эрсдэл 50-50% та магадгүй тэрнээс өндөр хувьтай байна гэж би харж байна. Тийм учраас энэ бичлэгийг хийгээд та бүхэндээ болгоомжтой байгаарэ. Өөрийгөө үргэлж ажиглаж бай те. Хаашаага ямар зүг рүү чиглээд байна. Яг үндс нь мөн үү биш үү те. Яг тэр эрдэм мэдлэг рүү чиглээд байгаа тэр зан чанар чинь үндс нь эго буюу өөрийгөө батлах, өөрийгөө оройн дэдэд хүргэх байна уу? Эсвэл үнэхээр бусдын тусын тулд байна уу гэдгийг үргэлж анзаарч тэрэн дээрээ ажиглаж тэрэн дээрээ маш ийм болгоомжтой хандаж байхыг хэлмээр байгаамаа. Тэгэхээр энэ дээр тэртээ тэргүй ингээл бүгд мэдрэг болцсон ингээл сарказ сэтгэлээр унах нь унараал мэдрэмтгий болох нь мэдрээлтэй ингээл салхи мэдрээл би дээрээ халуун мэдрээд байгаа хүмүүсийг би бол тэрийг мэдрэхгүй худлаа байна өөртөө чинь төсөөлөх гэж хэлэхгүй заяа би өөрөө мэдэрч үтс учраас тэр ялчгүй л нэг юм байдаг гэдгийг би мэдээд байгаа. Гэхдээ хэрвээ тийм мэдрэг байгаа бол мэдрэг гэдэг чинь онготынхоо ч яриаг сонсно, өөр юмны ч яриаг сонсно. Бүр тэр хаа хамаагүй хүний онготын яриаг ч сонсно, өөрийнхөө дуу хоолойг ч холно гэд ийм замбраагүй байдалтай байгаа шүү гэдгийг чинь ингээд мэдүүлэхийг хүссэн юм аа. Би анх бас яг тийм байсан болохоор амар ноцтой солиорч галзуурч ийсэн баггүй юу. Тэгэхээр ийм мэдрэг байгаа үедээ яаж энэ бүхнийг зөвөр давж туулах юм бэ гэхээр хамгийн гол нь өөрийгөө ажиглах, байнга анзаарч явах. Байнга анзаарч явах. Би яагаад байна, тэ? Ингээд дөнгөө нэг барьж авлаа дараа нь үнэн байна уу, зөв байна уу гэдгийг ингээд шалгаж явах. Тэгээ ямар үед нь зөв байна, тэр торгон мэдрэмж нь яаж мэдрэгдэж ийн эдрийг тодлоод өөртөө ингээд тод томруунаар одоо ойлголт үүсгээд их мэт. За тэгэл одоо яг хаашаа чиглээд байна? Би ямар үр дүнд зориод байна? Энэ нь яг бодиттой байна уу? Хийсвэр байна уу? Хэний төлөө байна? Миний төлөө байна уу? Юунаас гаралтай байна? Атаархлаас гаралтай байна уу? Уур хилэнгээс уш хонцонгоос гаралтай байна уу? Нинжин сэтгэлээс гаралтай байна уу? Гэх мэтчлэн байнгын анзаарч байвал энэ давлгааны үеийг хохирол багтаагаар туулах боломжтой. Жинхэнэ өвөг дээдстэйгээ тэр шалгуур цоройг нь даваад золгох боломжтой байх шиг байна шүү гэж би зөвлөж байна. Анзаарах дадал гэдэг бол бүр тэгээ үнэхээр чухал. Тэгээ би энэ дадлыг а, өөртөө бол бас хөөрхөн хэмжээнд суулгаж чадсан гэж боддог. Яа тэгвэл альва нэгэн сэтгэл хөдлөлт авцсныхаа дараа би ингээл яагаад ч юм те цаанаасаа би сая яагаад ийм сэтгэл хөдлөлт автчихв. Энийний гүнд нь яг юу вэ гэд сайн бодоод үзэхэр гүнд нь бидний ингээд хальт анзаараад өнгөрснөөс шал өөр юм байж ах тохиолдол маш олон байдаг. Бид нэр тэрийг гүнзгий ухаж бодож иж яг олно гэхээс уур хүрээд байгаа тэр нэг хүн тэгээ хэлсэн болохоор миний уур хүрээд байгаа гэж нэг халтхан бодох эсвэл бүр гүндээ миний өөрийн өчүүхэн зангаас болж тэр хүний хэлсэн үгэнд би ингэж гин гэж бодох хоёр чинь өөр өдөө шүү. Тэгээ тэндээс өөрийгөө яг зөвхтөө барьж аваад ажиглаад тэр нэг эвгүй зан чанаруудаа дарахын дараад хараа хяналтандаа байлгахын байлгаад ингээ өөртөө ажиллаад явах юм бол харин сэтгэлд өртөхгүй байх өндөр магадaltaй гэж өнөөдрийн бичлэгийг иймэрхүү байдлаар дуусгая гэж бодлоо. Тэгээд цаашаагаа дэлгэрүүлэхээр би амар урт бас сэтгэлээсээ жоохон хазааж явчих гээд байгаа учраас ингэсгээ дуусгаж байгаа. Нэр би өнөөдөр нөгөө ураны эсрэг чагсаалт талбай дээр очсон. Тэгээ энэ дээр бас нэг юм ярьчих. Тэгээд тийш ингээд талбайраа дөхөх тусам надаа ингээд айгуу сони ичих. Тэг нэг айх эмээх мэдрэмж төрөөдсөн. Тэр нь юу вэ гэхээр ингээд нэг би нэг хүмүүс нэг тэнэг юм шиг харагдчих вэ дээ. Одоо ингээл хүмүүс намайг амар шинжлэх ухаанч биш орк морк гэд ботчих вэ дээ гэсэн юм мэдрэмж айгүй хүчтэй төрсэн. За би тэгээ бүр ингээд ингээ ойртох тусам миний бараг халахаас хараад бараг буцаад явчихмаар зас намайг хотсон чи яалаа байсан чи яалаа нэг хүнээр дутаач үгүй ч үгэл авир тэгж бодож байгаа хгүй. Тэнгүүд ингээл бууралж байгаа наалж орж ирэл алхаад яваад гэл нэг жоохон хүч өгөөл те. Тэгэл би ингээл ичин айн очоод тэнд цогсоод би нэг юм бодсон. Бидний тэмцэж чадахгүй байгаа, нэгдэж чадахгүй байгаа зүйл нь одоо бэлэг талаараа бол биднэрт хийж байгаа хаалт нь бидний өөртөө хийж байгаа хаалт нь энийг ичих мэдрэмж байгаа байхгүй. Хүмүүс биднийг тэнэг гэд
бодчих үедээ хүмүүс биднийг шинжлэх ухаанчгүй орк биш шинжлэх ухаанч биш орк гэд бодчих үедээ толгой муутай тэнэг гэд бодчих үедээ гэдгээс бид нар амар ичээд энэ ичилт маань, энэ айлт маань бидний үйлдэлийг амар хязгаарладаг, хөлийг маань амар тушдаг. Энэ бол яг ийм далтаас хэмээр нөлөөлж байгаа зүйл гэж би хэлмээр байна. Тэд энэ хэмэнд автахгүй өөрөөхөөрөө байх хэрэгтэй. Яагаад бид нар өөрийнхөө үзэл бодлыг уншиж судлаад тэндээс за уран чинь бас эрсдэлтэй юм биш үү гэж бид нар үзэл бодлоо үүсгэж байгаа. Тэгжиж тэр үзэл бодлоосоо яагаад тэр үзэл бодол чинь миний өөрийн оюун тархины ухаж авсан зүйл байхад яагаад би өөрийнхөө оюун тархины яаж ажиллаж байгаа сууг нь ичих ёстой юм тийм үстэй. Энэ ичих зүйл биш харин ч бид нэр батламжлах бүр энийгээ тэ тунхаглах өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх өөрийн гэсэн үзэл бодолтой байх ёстой байтал энэ ичих мэдрэмжээсээ болоод өөрийнхөө үзэл бодлыг няцаах тэ үйлдэлгүй байж тушигдах энэ төр гэсэн юм хаалтанд ороод байгаа юм байлээ. Би энийг бол өнөөдөр бүр амар тод мэдэрсэн. Тэгээ тэнд очивол ингээл тугтаалд байгаа хараад хүмүүсийг үзэл бодлынхоо төлөө цөөхүүлээч гэсэн нэгдэж харах ч юм уу тэ надад бол ингээд уйлмаар санагдсан. Гэтэ цөөхүүлээ байсан надад жоохон уйлмаар л санагдсан. Гэтэ яг хав тэгээд яваанда олвол болох байхаа. Тэгээд за би энэ өөрөөрөө байх, өөрийн үзэл бодолтой байх, өөрийнхөө үзэл бодлыг тунхаглах гэдэг дээр нэг юм бас нэмж ярмаар байна. Шалдан хүүхэн л бол гоё гэсэн нэг юм үзэл санаа дэлгэрсэн те. Яад гэвэл тэр шалдан хүүхнүүд ичиж зовхгүйгээр шалтан зураг хийх, тэгээ юм харуулахын тэмдгүү шалдан явах гэдгээрээ өөрийгөө тунхагласан өөрийнхөө үзэл санааг батламжилсан тэрийгэ хүмүүст ингээд тулган хүлээн зөвшөөрүүлсэн байхгүй юу. Тийм учраас бид нэр ингээд шалтлах гэдэг бол байх л үзэгдэл гээд ингээд боддог болсон. Тэгтээ би энийг нэг тэр хүмүүсийг л муу мухаа гэж ярих гэж юусоо яриаггүй гол утгын сайн ойлгоорой. Яг гэвэл би тэдний нэг байсан. Одоо миний инстаграм руу ороод харах юм бол тэ нэг гидс гүзигээ гаргацсан тэ нэг энэ миний үрээ ил задгаа тийм зургнууд маань байж л байгаа. Тэгээд яагаад гэвэл би залуудаа яг л тэдний нэг байсан. Яагаад гэвэл тийм зураг тавих тусмаа л дагагч өсдөг. Тийм зураг тавих тусмаа л лайк ирдэг одоо юу гэдэг хүмүүсийн хандлага арай нэг өөр олдог ч юм уу те. Гэхдээ тэр чинь ингээд нэг миний би нэг ухаантай да надад тэр дагалт ирээгүй байхгүй да зүгээр би ингээд бахан биеийн гой сайхныг харуулж байгаа болохоор л дагалт маань нэмэгдэж байгаа. Түүнээс биш яг дотор миний хинбэ гэдэгт надад лайк ирээгүй л байхгүй юу. Энэ YouTube бичлэг дээр бол яг миний дотор хинбэ гэдэгт надад үзэлт ирж байгаа, комент ирж байгаа. Яагаад гэвэл би энэ бичлэгийг айхтар нэг янзлж гой ганган байх тэр харал тавьдгүй албаар тэгдэг. Тэгээ яагаад гэвэл миний ингээд царайнд болоод хүмүүс үзээд байгаасай тэгээ намайг нүрээ яаж будснаас болоод хүмүүс үзээд байгаасаа гэж боддгоо. Яг миний дотор хинбэ би тэндээсээ хүнд юу өгч чадах вэ гэдгээрээ би үнэлэгдэхийг хүсэж байгаа учраас энэ видео эдитэн дээр ч нэг анхаарал тавихгүй байгаа энийг нэг шеэрлж ингэж рекламдахгүй байгаа нүр амааж бодохгүй байгаа хувц сунрааж гэсэн юм ингийн гэрийнхаа хувцастай шахуу суудаг. Тэгээд яг тэр талаараа үнэлэгдэхийг хүсэж байгаа. Тэгээд үнэлэгдэж байгаа тодорхой хэмжээнд тэрэндээ би бол үнэхээр баяртай байгаа. Тэгэхээр гой комментууд ингээл тусалж байгаа энэ төр гэл те би барыг тэр хүмүүсийн тэр их тэгээ баярлсан сэтгэлийг даах уу гэдэг надад жоохон амар хэцүү санагддаг. Тэгтээ даахыг мэдээж хичээнэ. Ер нь бол яагаад энэ рүү хальчлаа? Тийм нөгөө нэг тэ нүцгэн эмэгтэй хүмүүс ингэж өөрийгөө тунхагласан байна. Тэгвэл бид нэр тэрэнд автаад явах биш. Хэрвээ чамд ингээд нүцгэн эмэгтэй хүн байх нь арай л жоохон ёс зүйгүй санагддаг бол те чи ингээд нүцгэн эмэгтэй хүн байснараа үнэлэгдэх биш арай өөр зүйлээрээ үнэлэгдхийг хүсдэг бол тэрийг тунхаглах ёстой байхгүй юу те ингээд гоё эмгцэгцтэй нэг язгууртай эмэгтэй хүмүүс чинь нэг байдаг та одоо би бол арай л те иршүүд арай хинэггүй рүү яваад орчих واخ тэгэхэд ингээд та нэг эмгцэгцтэй гоё ямар ч ил задгаа биш хэрнээ сайн нэг гоё эмэгтэй хүмүүс байдаг шүү. Тэгээд тэд нар чинь ингээд тунхаглаад тэр байдлаа ил гаргаад сурталтаад хамаагүй штэ. Тэгээд ийм гоё эмгцэгцтэй, ёс суртахуунтай, тэ аль бие ёсны, дээд зэрэглэлийн ийм байх чинь эмэгтэй хүний хувьд гоё юм а гэдэг ухагтхууныг нийгэмд ингээд суулгаж өгөх боломж болцоо хүн болгонд байгаа. Тэрний эсрэг бид нар яадаг вэ гэхээр шалтлаад байгаа нь л их эрчийг авч байгаа болохоор шалтлах ёстой байна гэж ар араасаа ингээл ил задгаа гараал ингээ яваад идэх байхгүй юу. Тэгэхэд өөрийн гэсэн толгойтой, өөрийн гэсэн үзэл бодолтой үгүй энэ шалдан байгаа нь ингээ ёс суртахуунгүй харагдаж байна. Муухай харагдаж байна. Одоо юу гэдэг юм те хөө бөхсөө гаргаснараа одоо жоохон хүмүүстэд муухай үлгэр дуурайл мэдгүй үзүүлж байна. Бид нар ингээл фэйсбүүк дээр насан турш хүмүүс л
байдаг байдаг гэж байгаа боловч зөндөө л хүүхдүүд байгаа штэ. Тэд нар тэгэл 18 нэмэх зурагнууд яаж яж аал олж харж л байгаа штэ. Тэгэл эмэгтэй хүн ийм байх ёстой юм байна гэдэг ухтгуунийг хүүхдүүд нь бүр жоохносоо аваад те охтууд нь хар багасаа л нүрээ бодох гэж тэмүүлж байна. Одоо манай охин хүртэл тийм байна. Тэг юм л бол ингээд 7 настай хүүхдээ жил нүдээ нэг ногоо ягаан болгочдөг ч юм уу хумс хурууны бичлэг их үздэг бололтой байж аал ингээд хумсаа палмастраар чамаагүй будчихдаг ч юм уу ингээд ийм айлгүй юм бүр хар багаас нь суугаад байгаа байхгүй. Тэгэд айлгүй юм чинь цаашаага хохирол те зарим нь явахтай айлгүй ч гэсэн зүгээр байдаг юм байгаа. Тэгэхэд зарим нь айлгууд ч явснараа ингээд бэлгийн замбраагүй харилцаанд орж ин тэрнээс одоо өөр хүндэлт тэ үжирч хоцорсон хүүхдүүд маш их салтай гэр бүлүүд гэх 9 жорын асуудлууд үүсэж дэлгэрж л байгаа. Бид нар яагаад энийг олж харахгүй байгаа? Энэ бол ил тод байгаа зүйл те. Тэгэхэд эмэгтэй хүн ингээд одоо юу гэдэг ийм цээжин задгаа биш, ингэрэн тийм задгаа биш те ийм байснараа гоё юмаа гэдэг суртал нь хангалттай биш учраас яаж ч хувцсан эмэгтэй хүний эрх те хүн юу өмсөх нь тухайн хүний эрх гэдэг үгэнд бид нэр ингээд загнуулаад зандруулаад тэгээд нийгмийнхаа үзэл санааг тийшээ алтчаад тэгээд тэрнийхээ хор хохирлыг тэгээд гэр бүлээрээ жамсаад хүүхдүүдээрээ ч хохирлоо ингээд тохоогоод ингээд яваад байгаа шүү дээ. Тэ одоо тэр ийм ингэр задгаа хүүхнүүдээс олж хідэн гэр бүл салж ийн битггүй штэ. Зөндөө л байгаа. Зөвхөн эмэгтэй хүн дээр нь ярьж байгаа болохоос биш эрэгтэй хүмүүс ч гэсэн адилхан те. Эрэгтэй хүмүүс яагаад өөртөө эцсийн дүндээ эхнэрээ сонгодог гिचээд тэр нэг задгаа хүүхнүүд рүү болохоор нэг ганц нэг шүн явчаад байгаа. Тэ эцсийн дүндээ ингээл жинхэнэ гоё эхнэрлэг хүндэл дуртай гिचээд яг ясам дээр эрэгтэй хүмүүс гоё ганган эмэгтэй өнрөө л нүдэнд явж идэг сэтгэл нь явж идэг л бидтэй. Тэгвэл тэр эрэгтэй хүн ч гэсэн өөрийгөө ямар байгааг ажиглаад нийгэмд тэр нь яаж нөлөөлөд байгааг ажиглаад тэ тийм гоё зах замбраатай, ёс суртахуунтай, бие одоо нийтэд ийл задгаа биш ухаанаараа олны сэтгэл хайр хүндэтгэлийг хүлээдэг тийм эмэгтэй хүмүүсийгаа хайрлаж хүндэлж алдаршуулахад хувь нэмрээ оруулж болохгүй гэж энд бол эрэгтэйч талаас эмэгтэйч талаас оруулах хувь нэмэр байна. Бид нар болохоор ингээд одоо эрхээ дээдэлж хариуцлагаас айдаг байхгүй юу? Тэ хариуцлага яана энэ хариуцлагыг би даахгүйдээ боли гэж цугтаадаг. Гэхдээ яг ясан дээр эсрэгээрээ байх ёстой. Эрхээсээ айх ёстой байхгүй. Эрх гэдэг зүйл чинь чи юу ч хийж болно гэсэн эрх мэдэл нь шүү дээ. Тэгэхээр чи тэнд маш олон алдаа гарах боломжтой. Тэгэхээр эрх гэдэг зүйлээсээ айх хэрэгтэй. Харин хариуцлагыг бол хүлээж авах хэрэгтэй. Нүүр тулах хэрэгтэй. Тэгчиж тэр хариуцж байгаа юм чинь өнгөтэй өдтэй байж тэр асуудлууд чинь шийдэгддэг шүү дээ. Эрх гэдэг зүйлээс бол бид нар айж болгоомжилж эртлээ тооцож явах хэрэгтэй. Надад яаж ч амьдрсан хамаагүй эрх байгаа юм бол надад маш олон алдах хэмжээний эрх байгаа гэсэн үг. Надад маш олон алдах зам чиг мөр байгаа гэсэн үг. Тэр дундаас би өөрийгөө зөв авч ингэж те архи дарснаас хол садар самуунаас хол ингэж авч явах гэж маш их ажиллагаа өөрийн төсвөр төвчээр оюун ухааны бяд шаардах зүйл байгаа байхгүй. Тэгэхээр эрх гэдэг бол маш хүнд зүйлээ. Тэгээ энээс юм айх хэрэгтэй. Харин эсвэргээрээ хариуцлагаас айж имэх цугтах хэрэггүй. Хариуцлагыг хүлээж авч дааж өргөж өөр дээрээ тэрийг ингээ өргөж босч ирж иж хүн хөгждөг, тэлдэг, орон зайн томордог гэдгийг бол надаар хэлүүлдэггүй ойлгож байгаах. Тэгээд сэдвээсээ хамаагүй халсан байж магадгүй. Гэхдээ зүгээр байх гэж бодож байна. Тэгээд энэ бичлэгэн дээр би нэг альва нэг феминизмын ч юм уу эсвэл ураантай холбоотой хэрүүлийн чанартай комент орж ирэх юм бол би шууд устгах нь хайдлана. Тийм болохоор та нар бичвэл цагийн гарч болохоох яагаад гэвэл энэ угаасаа өөрөө ингэдэг нийгэмд амар төвхтэй сэдв байгаа учраас би ядаж өөрийнхөө орон зайд тэр нэг ингээд ойлгохгүй намайг стресстүүлээд байгаа хүмүүсийг байлгахыг хүсэхгүй байна. Тийм болохоор нэг хайдалжвал ингээ комент чиж болохоо болж байна гэдгээ ойлгоорой. Одоо нөгөө YouTube сууг ажилуулж байгаагийн давуу эрх нь тэр юм да. Давуу эрхээ яг энэ видеон дээр бол би яг ашиглая гэж бодож байна. Тэгээд цагаа гарган нээлттэйгээр намайг сонссонд маш их баярлаа. Маш гоё комент үлдээж агаад маш их баярлаа. Би цаашдаа хичээн та бүхэн маань ч гэсэн сонсон зүйлээ амьдралдаа хэрэгжүүлээд өөрийн гэсэн орон зайгаа олоод тэндээ өөрийн гэсэн зүйлээ хийж эхлээрээ. Яагаад гэвэл маш олон орон зай эзгүй байна те. Ингэж ярьдаг хүмүүс бол зөндөө байна. Харин тэнд нэг тэгээ нэг цагаан эдэг барьж аваад одоо
тэр цагаан эдээнээс ингээд өвгдийнхөө оюун ухааныг оруулж ирээд буулгаж аваад те орчин үеийтэйгээ хөл нийлүүлсэн шинэ бүтээгдэхүүн гаргаж ирээд супермаркетуудаар дүүрэн зарах нэг орон зай жишээлбэл хоосон байна. Тэнд хог дээр хаягдаад байгаа малаас гарсан түүхий бүтээгдэхүүнүүдийг боловсруулад дэлхийд даяар түгээх тэр мэдлэгийг өвтлсөн тэрийг бодит болгож чадах тэр хүний орон зай нь хоосон байна гихчлэн ийм олон маш чухал орон зайнууд хоосон байгаа эзнээ хүлээж байгаа. Тэгээ тэд нарүүлээгээд бүгдүүлээгээд босоод ирэх юм бол бид нар чинь ингээ холбоо хамааралтай ив нэгдэл ойрхон байна. Энэ улс орн чинь сайхан цаг ирэхэд ойрхон болно. Шинэ үзэл санаа тарахад ойрхон болно. Тэгээ тэр үзэл санааг одоо юу гэдэг тэр хилээд ойлгохгүй байгаа тэр эрхээрээ мунхарсан хүмүүсийг заавал бид нар гуйгаад авах шаардлагагүй. Бид нар бүр гуйдаад өөртөө улс орноо хөгжүүлэх бүрэн боломжтой. Тэгэхээр өөртөөхөө орон зайг маш сайн олж харж тэндээ багаасаа юу хүсч мөрөөдөж энэ доторчин хоосон байгаа орон зайг нөхөх зүйлээ олчих юм бол тэрүүгээрээ тэлээд Монгол орондоо маш том орон зайг бас бөглөх боломжтой гэдгээл тэгээ та нар ямар чухал хүмүүс гэдгээ ойлгож тэгээ бушуухан шиг өөртөөхөө тэр эзлэх ёстой орон зайг эзлээд үлэндээ ороорой гэж та бүхэндээ ерөөл өргөж байна. Тэгээд за ийм л байна да. Тэгээд дараа дахин уулзтлаа. Түр баяртай.